Эс аудио үзүүлж байна. Хэрв та бэлэн бол чихвч эзэн. 2018 онд ажил зогсчихсон өвлийн нэгэн шөнө байсан юм. Би таксинд явж хэдэн төгрөг олж өгсөн нат хорооллын ард замаар явж байгаад эцэстэр зогссон. Эсрэг талдаа нэг өвгөн ах гар өргөө зогсож байсан. 2-3 машин шалтгаангүй авсангүй яваад л байлаа. Би хөгшин хүнд харж байгаа байх гэд эргэн ах дээр очиж та хааш явах юм бэ гэд асуутал хойшоо гэр хороолол руу явнаа хүмүн явах уу гэхээр би ч суучих өвөө гэдэл хөдөлсөн юм. Соотын хажуугаараа дээшээ яг 4 км явсан. За өвөө 3-500 өгчөө гэд хэлтэл нөгөө өвөө чинь надад мөнгө байхгүй хохин гэж авдаг юм. Та чинь юу аах мөнгөө бол аятайхан хэлэлтэй гэтэл маа энийг ав гэд нэг нормын номтор болсон цаас өгсөн юм. Үцтэл эмнэлгийн нас урсан гэсэн бичиг байсан. Та чинь одоо тоглоод байгаа юм уу? Би энүүгээр чи яах юм бэ? Өөр ав гэтэл хотоохон би ээжээсээ мөнгө аваад ирээ гэд орчихсон. Би ардаас нь буугаад харсан нэг жижигхэн байшин байсан. Хөшиггүй. Яг хаалгараа морсон юм. Хаалган амар дугарж онгойдог. Тэгээд 30 минут болсон байдаггүй. Ардаас нь орж үзэхэр шийдэд чимээгүй явж очиод цонхоор нь хартал нэг амар царайтай цавцгаан үстэй эмгэн байсан. Пүү юун 3500 төгрөг юун хүлээх тэр газараа шууд л арилж өгсөн. Тэр эмгэн тэр нас орсон гэсэн байсан юм мөн байсан. Тэр ах байшинда байгаагүй хайжсан бүү мэд. Би гэрийг нь одоо ч сандаг. Тэрнээс хойш би тэгж яваагүй юм. Хорооллын эцэс дэнж рүү яг 4 км явсан.